нэг цуслан дээр ингээд 8 айлгаа юм. Тус бүр 2000 малтай. Тэгээд бэлчээр гэж байхгүй. Ерөөсөө л ингээд дөнгөс ажиллах тэгшлэгчээр тасцсан юм шиг байдалтай байхгүй. За тэгээд тэр хүмүүс тэр яриад нэг хүн яриад та ингээд 180,000 төгрөгөөр 100 хон зараач гэсэн баг. 18 сая төгрөг билүүх гэсэн баг. Тэгээд нөгөө хүн бол өгөөгүй баг. Тэгээд шалтгаан нь бол тодорхойгүй. Тэр хүн мянгат малчин биш болчих байсан юм уу? Эсвэл 300,000 төгрөгөөр хотод байгаа учраас би энийг одоо өгөхгүй гэж бодсон ч юм уу. Тэний ханшийн зүрх бодсон ч юм уу тийм шүү. Харамсалтай жилийн дараа тэр цусланд байсан 8 айл ихэнх нь бол зууданд малаа алдсан. Тэгээд зарим бас бүс нутгуудад ингэж тэ хадлангаа одоо наадам өнгөрсөн. Ерөөсөө бушуухан хадъя. Одоо наадмын маргааш намар гээл мөн адил одоо энэ бол миний харахаар бол үүрэн болоогүй байхгүй. Үүрэн болоогүй унаагүй байхад очиод л хадаад авчдаг тий. Тэгэхээр дараа жил нь тэнд мөн л бэлчээлийн гарсан. Буурд. Одоо яг нөгөө хуулаараа өвлжийн хаварчны газрыг эзэмшүүлээд гэрчлэгээ болгоцсон байхгүй. Тэгэхээр өвлжийн хаварчны газар тэр одоо малчны хувьд бол одоо ганц байгаа нэгдлийн газар гэсэн үг байхгүй. Гэтэл цуслан намаржааны бэлчээр бол нийтийн өмч. Өөрөөр хэлбэл цуслан зуны хугацаанд ашиглан тэр бэлчээрийг бол нийт дундаа л хэрэглэнэ. Гэдэг ингээ хуулийн заалтаараа байд. Тэгэхээр цуслангийн газрыг бол ер нь манай малчид сэлгэх, өнжих одоо тэгээ амраах талын ажил бол айгүй хойрог. Гэтэл одоо манай эрдэмтэд юу зөвлөдгөөр нугын одоо бэлчээрийг бордож за нөхөн сэргийх хугацаа олгоод дээрэс нь ингээ бордоход нугын хадлан авах боломжтой бүр ингээ туршил судалгаар баталсан байхгүй. Яагаад гэвэл тэр нуг бол богино хугацаа сэргийх боломжтой. Чийг агуулж тий. Тийм учраас тэнд жоохон үр нэмэрлэн цацаад бордоогоор ингээд бордож өгөөд тэнд ингээд хашаад тэгээд байгалийн бэлчээртэй ингээд харьцуулахад тэнд хадлагын газар үүсгэх бүрэн боломжтой байхгүй. Бүр тэг зарим ингээд нугын хадлангаас жилд 2 удаа хүртэл ингээд хадлангийн хугацаа авч ирсэн тийм туршилтууд ч байгаа. Тэгэхээр ер нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж үнэхээр одоо энэ ургамлын зүйлийн олон янз байдалд өөрчлөлт орж ийн үгүй юу? Тэр нь одоо манай Монгол оронд ямар төвшөнд хэр одоо эрчимтэй богино хугацаанд явж байгаа юм уу, урт хугацаанд явж байгаа юм уу? Хэрвээ зүйлийн олон янз байдал нь хасагдаж нэмэгдэж байгаа бол хэр энэ хэлбэлцэл нь хэр байгаа гэдгийг одоо өөрийн орны уур амьсгалтай ойролцоо төстэй Азийн орнууд, Европын орнууд энэ сүлжээ бусад одоо орнуудтай харьцуулаад тэрэн дээр бас үнэлт өгөх юм боломжтой юм судалгааны ажил байгаа. Тэгэхээр хаан хинтээ дээр бол асралт хайрхныг сонгосон. Тэнд бол хүн малын нөлөө байхгүй. Зөвхөн одоо уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нөлөөллийг л тооцох боломжтой. Энэ өөрөөр хэл ядаж ингээд ойрхон богино хугацаанд нүгэж тий. Тэгэх юм бол ядаж тэр суурин газартаа байгаа ургамал нь жоохон ч гэсэн сэргэх боломж олгоод ингээд тэр сэргэх хугацаа олгомоор байна. Тэгэхгүй тэгээ манайх чинь ингээд тэр ургамлдаа ингээд сэргэх хугацаа олохгүй ингээд иг маггүй юусоо дараалал ингээд бусдын зунжангаа идчихээр тэр ургамал маань хөгжлийн үе шатаараа цэцгэлж чадахгүй, үрэлж чадахгүй ингээд баян ингээд болчиход байгаа хгүй. Тэгэхээр та одоо малчтад хандж хэлэхгүй те. Ер нь малчид одоо энэ бэлчээрээ сайжруулах гэвэл юунаас эхлэх ёстой юм те. Одоо тэр мэдлэг мэдээллийг хаанаас олж сонсох ёстой, хэн тандах ёстой. Тэгээ юу н ямар аргачлалыг хийвэл боломжтой вэ? Та энэ тал дээр юу гэж хэлэх вэ? Яг аргагүй малчид маань одоо залуучж юм л да. Тэгээд одоо манайхны ярьдгаар хашир туршлагатай малчид. Одоо тийм хүмүүс маань цөөрж байна. Тэр хүмүүс маань бол мал гарга технологи бас залгамж холбоо одоо хэлж танилцуулж байгаа ч гэсэн яг харахгүй энэ залуучж байгаа учраас уламжлалт технологи алдагдчихээн. Тэрийг эндээс хамгийн наад зах нь юунаас харж болох вэ гэхээр малын хариулах малгай гэж юусэн байхгүй болсон. За тэгээд дээрэс нь улирлын нүүдэл цөөрцөн. Тэгтээ одоо 4 улирлаар гэхээсээ илүү ингээ 2 улирлаар өвлжөө хаваржаа цуслан намарчаа ингээ 2 улирлаар нүүдэг болчих. За малаа бол ингээ хашаанаасаа гаргаал орхиж зарим малчид маань бол ингээ орхичдаг тийм малаа одоо хариулах малгай тарах твэргийн тэгшрүүлэхийн тулд за ядаж зундаа ингэж хариулна тий намартаа ингэж хариулна тэр хариулах малгайны технологиуд бол нэлээд алдагдчихээн л та. Тэгээд айгүй ингээд мотоциклоор яваал тий маш ингээд ширүүн тугаал
манай өвөө эмээнэр ч одоо ингээ хөдөө малд явж байхад бага зөөлгөн тугаараа наадах чинь хамаг өөх мах нь хайлчна гэдэг. Битээ ширүүн тугаадаа гэдэг байсан бол одоо мотоциклоор машинаар малаа хариулж явж байна. Одоо За сайн бацгаана уу. Та бүхэнд энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. Хаанти подкаст ээлжид нэгэн ярилцлага хүргэх гээд өнөөдөр та бүхэнд одоо мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн одоо бэлчээл тэжээлийн салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Ганцайтай ярилцах гээд байж байна. Тэгээ өнөөдөр бид нар болохоор Хаанти засгийн хамгаалалтын газрын тухай болон ер нь бусад одоо энэ бэлчээл тэжээлийн тухай бас ярилцсан гэж бодож байна. Тэгээд сайн байна уу та? сайн байна уу? Сайхан зусж байна уу? Сайхан зусж байна уу? Тэгээд бид бүхэн бол Хаанти засгийн хамгаалалтын газрын тухай олон доктор судлаачдын одоо ярилцлагыг хүргэж байгаа. Тэгээд судалгааны ажлуудын тухай ярьж байгаа. Тэгээд тантай бол одоо бэлчээл тэжээлийн тухай ярина. Та юуны өмнө эхлээд үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Гантиа гэдэг. Би одоо ер нь миний мэргэжил бол экологч. Тэгээд ер нь оюутан байх цагаас эхлээд бэлчээрийн экосистемийн хяналт үнэлгээ чиглэлээр мэргэшээд сүүлд мал аж ахуйн хүрээлэнд ороод бэлчээрийг одоо мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй бүтээмж талаас нь төсөл хөтөлбөрт оролцоод ингээд туршлага хөрвүүлээд явж байгаад 2024 онд за мал бэлчээр ингээд бас ингээд дээрээс нэмээд хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдийг оролцуулаад биофизик загварчлаар бол докторийн зэргийн хамгаалсан юм байна. Биофизик загварчлал. За энийг энэ тухай хоёулаа дэлгэрүүлж ярина. Тэгээд ерөнхийдөө бол бидний ярилцлага бол хоёр чиглэлээр явах гэдэг. Нэгдүгээрт бол Хаанти засгийн хамгаалалтын газрын одоо газар нутагт хамаардаг нутагт одоо олон төрлийн судлаачдыг бол судалгаа хийлгэсэн. Та бол 2022 оноос анх бол одоо асал тарихны одоо тэнд мониторингийн зэв рүү очиж судалгааны ажиллаа эхлүүлсэн гэж байна те. Тэгээ ер нь бол энэ Хаантитай хамтарч ажилладаг. Тэгээд яг тийм Хаантийн бүс нутагт та ямар судалгаа хийдэг вэ? Тэр судалгааныхаа талаар бидэнд ярьж өгөөч. За миний хувьд болохоор 2014 онд Австрали руу мэргэжил дэвшлүүлэх одоо судлаач солилцооны хөтөлбөрт хамрагдсан. Тэгэхэд бол би Австрийн ботаникийн хүрээлэнд очиж одоо ажилласан. Тэр хугацаанд зөвхөн одоо энэ бэлчээр мал бэлчээрлэлтээс одоо хамаарч ургамалжилт ямар өөрчлөлт гарч ийнэ гэдгийг бол миний хувьд бол нэлээд юм судалсан судалгааны туршлагатай. Гэхдээ яг дээрэс нь нэмээд энэ зөвхөн мал бэлчээрлэлт гэхгүйгээр уур амьсгалын өөрчлөлт одоо энэ эрчимтэй явагдаж байгаа өнөөгийн нөхцөл зөвхөн уур амьсгалаас өөрчлөлтөөс нөлөөлж одоо яг үнэхээр энэ ургамлын зүйлийн олон янз байдалд өөрчлөлт ороод байгаа мó үгүй юу гэдгийг судлах одоо шаардлагатай байна гэдгийг бол би тэнд байхдаа ойлгосон. Тэгээд 14 онд ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудад холбоо тогтоогоод за тэгээд дээрэс нь одоо ундрах хот чинь бас тийм хамт ажиллаж байсан. Тэгээд Монголдо одоо энэ уур амьсгалын өөрчлөлтөөс нь хамаарсан өөрчлөлтийг зайлшгүй энэ хяналт үнэлгээ хийх шаардлагатай байна. Тэгэхээр биднэрт бол одоо тийм чиглэлийн болов судалгааны ажил их юм ховор байсан учраас бид нар олон улсын эрдэмтдийн туршлага солилцоо гэж шийдээд 2022 онд одоо Австрийн ботаникийн хүрээлэнд уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарж байгаа ургамлын олон янз байдлыг ингээд хяналт үнэлгээ хийдэг яг мэргэжлийн судлаач авчираад асрал тайрхан руу бид нар бол хамт очоод тэнд бол одоо хаан хинтийн тусгай хамгаалалтын газар учраас мал бол бэлчээрлэлт байхгүй хүн малын нөлөөнд автаагүй одоо тэгээд дээрэс нь уулын одоо энэ өндөрлөг газарт бол цэгүүдээ сонгоод тэр цэг дээр очоод ингээд ерөнхийдөө хяналт үнэлгээгээ хийж одоо эхэлсэн ийм одоо ерөнхийдөө бидний ажил зорьсон ажил бол ийм ажил байсан. За энэ ажлын хамгийн гол онцлог нь одоо Глория буюу одоо Европын орнуудын сүлжээ ийм судалгааны сүлжээг одоо манайхаар бол нөгөө networking гэж ярьдаг штэ. Тэгэхээр тэр судалгааны сүлжээнд орсноор одоо манайх бол энэ Евро Азта бас нэг юм цэгийг нэмэгдүүлж байгаа бас нэг онцлогтой. Энэ цэг дээр хийж байгаа судалгааны ажлууд бол Европт ч бай, Азад ч бүгд нэг ижлэхэн арга зүйр хийгддэг. Энэ нэг ижлэхэн арга зүйр цуглуулсан тоо мэдээллийг бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөөд энд бол Монгол бол энд дата мэдээлэлээ хуваалцах. За тэгээ бусад орны дата мэдээлэлтэй харьцуулах, бусад орны эрдэмтдтэй хамтарсан ийм судалгааны бүтээл туурах
ийм зэрэг одоо олон талын ийм ач холбогдолтой ийм ажлыг бол хан хинтийн тусгай хамгаалалттай газар эхлүүлж чадсан нь бол маш ийм дэвшилттэй ажил байсан. Одоо энэ урамлын үр гэдэг чи одоо малын хөвлийн туураар ингэж их тархаж яадаг зүйл юм байна. Гэтэл нөгөө нэг хашаандаа малууд чинь байгалаар чинь нөгөө зүйлийн бүрдэл чинь цөөрөөд тэгээд цүлжөөд дагтаршаад тэгээ нөгөө цөөхөн эдэн төрлийн нөгөө түргч одоо дасан зохицох чадвартай урамл нь үлдсэн баг шиг болтой. Улмаар нөгөө малынх нь мах нь амт чимтгүү болсон тий. Нэгдүгээрт амтгүй, хоёрдугаарт маш хатуу. Тэгээд Өвөр Монголын зах зээл дээр одоо Аргентины, Бразилийн, Австралийн үхэр хоньны махнууд Өвөр Монголын махнаас хямдхан зарагдчих. Тэв дамж ирээд. Яг тэгэхээр нөгөө амт чанараараа тэг гадаадын махнуудтай өрсөлдөж чадахгүй улмаар Өвөр Монголын малчид орлогын их өсрүү болсон. Тэгээд юусе байгаа бүх юм нь банкны зээлээр. Тэгээд юусе амьдралынхын зорилго нь тэр жил яаж одоо жоох хатланд жолж олж авах уу гэдэг. Тэгээд нутаг хошууных нь ингээд үүдэн нэгэ байж байгаа одоо машин дээр байгаа тэгжээлийн харахаар одоо цэм цутгаа тавьсан юм уу гэмэл тийм саарлунгийн одоо өвс юм уу гэмэл зүйл харагддаг байхгүй. Тэгэхээр энэ монголчууд энэ бэлчээрийг доройтуулаад тэгээд энэ малыг ингэж одоо яг ингэж уламжлалт өөрсдийнхөө одоо энэ олон мянган жил дадгуулж ирсэн арга туршлагаасаа салах юм бол тэнд нэг аюултай төр зураг байгаад энэ ийшээ явчих юм шиг гэж надад сэтгэл төрсэн. Энэ бол зүгээр л миний одоо хувийн ажиглалчуд те. Энэ хэл бодтой та энэ тал дээр юу гэж хэлэх вэ? Тэгээ бид нар одоо хэвтээ одоо Өвөр Монголын хөдөө аж ахуйн их сургуулийн яг бэлчээрийн чиглэлийн эрдэмтдтэй хамтарч ажилладаг л та. Тэд нар бол яг байгалийн бэлчээрийн чиглэлээр судалгаа хийдэг юм эрдэмтэд. Мөн одоо бид нар бас нэг хамтарч ажилладаг байгууллага болохоор энэ эрчимцэн мал аж ахуйн чиглэлээр ингээ хоёр ерөнхийдөө судалгааны багтаа хамтарч ажиллаж исэн. Тэгэхэд бол эрчимцэн мал аж ахуйн чиглэлээр судалгаа хийдэг одоо судалгааны багийнхан бол ер нь бол эрчимцэн мал аж ахуй бол маш сайн ашигтай махны хөвшлийн сүүний чиглэлийн ингээд чиглэлээр бол ашиг шимийг одоо ямар нэгэн байдлаар технологийн хөгжлийг ашиглаад бол бид бүрэн одоо энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулах боломжтой. Гэхдээ бол зардлын хэмжээ бол тэрийгээ дагаад өндөр гэж биднэрт бол тайлбарлаж ирсэн. Бид нар тэгээ бас газар дээр нь очиж танилцж ирсэн. Тэжээлийн хувьд бол маш том техникүүдээр ингээд маш одоо тийм том талбайд тэгээ услгаатай нөхцөл доноо тэжээлээ тариалдаг. За байр маш юу мал нь бол дандаа байр малгайтай гадагшаа гарч бэлчихгүй зөвхөн тэр одоо байгаа байрандаа ингээд богино хугацаанд эргэлтэнд оруулахын менежментийн систем явж байгаа байхгүй. Гэтэл нөгөө судалгааны баг нь бол яг байгалийн бэлчээрийн чиглэлээр судалгаа хийдэг. Ялангуяа одоо хөлбөмбөр гэдэг ч юм уу тэр одоо байгалийн тогтцын хувьд арай өөр тийм бүс нутаг судалгаа хийдэг судлаачд бол бид нар бол энэ фермерийн аж ахуйг бол шүтдэгвэ. Байгалийн ургамал дээр ургаж байгаа одоо ургамлыг идэж байгаа мал бол малын одоо тэр мах сүү бол чанарын хувьд бол харьцангуй өөр юм а гэдэг бид нар судалгаагаар гаргасан. Яагаад гэвэл бид нар энэ жишээлбэл одоо урагшаач нь харьцангуй дулаан учраас ямаа ихтэй. Тэгээд тэр ямааны махны үйлдвэрлэл нэлээд өндөр. Тэр ямааны маханда ямар судалгаа хийсэн бэ гэхээр одоо манайхаар бол одоо айлын буюу таанд хүмүүлийн эдсэн малын ямааны маха нэм бактерийг устгах чадвар өндөр байна. Тэгээд коронавигийн үед бол тэр бүс нутагт байгаа мах иддэг энэ одоо хүн амтай хэсгийн бол одоо тэр коронавирусаас үүдэлтэй өвчнийг туссан хойно хүндрэх одоо энэ эрсдэл нь бол бага байсан. За тэгээд ер нь бол бид нар бол бэлчээрээ камнах хэвээр, сэргээх хэвээр гэж хэлж байна. Гэхдээ энэ тал дээр бас бидний мэдлэг мэдээлэл их сул юм аа. Ялангуяа нийт малчин ард түмэн маань бол яг одоо хуучных шиг те энэ өв сургамлаа нэрээр нь ялгаж таньдаг. Тэгээд аль одоо бэлчээртэй газар малыг жилийн аль үед оруулж бэлчээхийн, алийн одоо ямар цаг үедээ хадгалахын ч гэдэг юм уу те тэр нэг уламжлалт мал аж ахуйн мэдлэг мэдээлэл маань их л хомс бас юм уу та. Тэгээд харж байхад бол ингээд одоо бол малчид бас ингээд цагуурын өөрчлөлт энэ ган зууд аянг үеэр ус гэл те маш ойрхон давчимчдаар малын тоо толгойг хордуулж байгаа учраас бид ямар нэгэн байдлаар өөр зүйл авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж боддог болсон юм. Тэгэхээр та одоо малчдад тандж хэлэхгүй те ер нь малчид одоо энэ бэлчээрээ сайжруулах гэвэл юунаас эхлэх хэрэгтэй юм те одоо тэр мэдлэг мэдээллийг хаанаас олж сонсох хэрэгтэй, хэн тандах хэрэгтэй. Тэгээ ер нь ямар аргачлалыг хийвэл боломжтой вэ? Та энэ тал дээр юу гэж хэлэх вэ? Яг аргагүй малчид маань
одоо залуучж юм л да. Тэгээд одоо манайхны ярьдгаар хашир туршлагатай малчд. Одоо тийм хүмүүс маа цөөрж байна. Одоо тэр хүмүүс маань бол мал гарга технологи бас залгамж холбоо одоо хэлж танилцуулж байгаа ч гэсэн яа харахгүй энэ залуучж байгаа учраас уламжлалт технологи алдагдчихээн. Тэрийг эндээс хамгийн наад зах нь юунаас харж болох вэ гэхээр малын хариулах маллага гэж юус байхгүй болсон. За тэгээд дээрэс нь улирлын нүүдэл цөөрцөн. Тэгтээ одоо 4 улирлаар гэхээсээ илүү ингээ 2 улирлаар өвлжөө хаварчаа цуслан намарчаа ингээ 2 улирлаар нүүдэг болчих. За малаа бол ингээ хашаанаасаа гаргаал орхиж зарим малчид маань бол ингээ орхичдаг тийм малаа одоо хариулах маллага тарах твэргийн тэгшрүүлэхийн тулд за ядаж зундаа ингэж хариулна тийм намартаа ингэж хариулна тэр хариулах малганы технологиуд бол нэлээд алдагдчихээн л та. Тэгээд айгүй ингээд мотоциклоор яваал тийм маш ингээд ширүүн тугаал манай өвөө эмээнэр ч одоо ингээд хөдөө малд явж хахад бага зөөлхөн тугаараа наадах чинь хамаг өөх мах нь хайлчна гэдэг. Битээ ширүүн тугаадаа гэдэг байсан бол одоо мотоциклоор машинаар малаа хариулж явж юм. Ядаж ингээд ойрхон богино хугацаанд нүгэжээ тий. Тэгэх юм бол ядаж тэр суурин газартаа байгаа ургамал нь жоохон ч гэсэн сэргэх боломж олгоод ингээд тэр сэргэх хугацаа олгомоор байна. Тэгэхгүй тэгээ манайх чинь ингээд тэр ургамалдаа ингээд сэргэх хугацаа олохгүй ингээд игмаггүй юусоо дараалал ингээд зунжангаа идчихээр тэр ургамал маань нөө хөгжлийн үе шатаараа цэцгэлж чадахгүй, үрэлж чадахгүй ингээд байнга ингээд болчиход байгаа хгүй. Тэгэхээр тэр талаас нь бол бид нар бол уламжлалт мал маллах технологи одоо уламжлалт мэдлэгээ сайжруул. Тэгээд дээрэс нь нүүдлийнхаа тоог нэмдүүд богино хугацаанд ядаж нөгөө календараа харж агаад за одоо нэг 7 хоногийн дараа нүүе тий. За одоо нэг 10 хоногийн дараа нүүе гэдэг ингээ 10 хоногийн хугацаанд ойр давтамжтай ч хамаагүй ингээ сэлгээд байгаарэ. Тэгээд дээрэс нь хэрвээ ингээд тухайн бүсмэд зарим ингээ газруудад очихоор малчт маань ингээд бас зохион байгуулалтанд орсон байна л да. Малчтын нөхөрлөл байна, бүлэг байна, хоршоо байна. Зарим малчтын нөхөрлөл бүлэг хоршоо сайн ингээд хоорондоо хамтарч ажиллаж байна. За хэдүүлээ энэ одоо хэсгийн бэлчээрээ энэ өвөлдөө биелдээд жоох нөөцлжё гэдэг ингээд хоорондоо сайхан тохиролцоод ийшээгээ мал явуулахгүй шүү. Энэ хэсэгтээ одоо зундаа нэхэд хоног бэлчээ уул руугаа одоо сэрүүн газар руугаа гарыг гэдэг ингээд хойролтой ярилцаж тохиролцоод тэр нөөц бэлчээр гаргаж байна. Тэгэхээр бид нар бол ингээд яг зусж байгаа цуслангийн газар дээр нь очиж ургамлын бичиглэл хийгээд ихэнх ургамлууд бол энэ тачир сэрэг намхан тэгээ бид нэг ургац хайчилж байгаа байхгүй. Тэгэхэд бол хайчнаас жоохон өндөр ийм ургамлууд хайчилж байгаа ш. Тэгтэл тэр нөөц бэлчээр нь хаана ингэж асууж байгаад бид нар нөөцлж байгаа бэлчээр дээр нь очиод үзсэн чинь бүх одоо тэр нөөц бэлчээрийн ургамлууд бүгд ингээд энд хажууд байгаа юм шиг ингээд толгойлцсон тий. Зарим нь ингээд цэцгэлцэн одоо үр цутгалт нь явагдаж байгаа. Бүгд ингээд бүр одоо миний баг ингээд ташаагаар өндөр ургамалтай газрууд байна. Одоо говийн нутгуудаар ч гэсэн бас тийм газрууд байна. Тэгэхээр манай малчид бол одоо дээр үеэсээ нүүн хот айлын одоо системээр яваад сурцсан учраас тэр хот айлаараа сайхан ярилцаад боломж гарвал бас тэгж болж байна. Зохион байгуулалтаа бэлчээрээ сайхан амраад өнжөөгөө сэлгээд явж болж байна. Нэг туслан дээр ингээд 8 айл байгаа юм. Тус бүр 2000 малтай. Тэгээд бэлчээр гэж байхгүй. Ерөөсөө л ингээд дөнгөс зүйлэг тэгшлэгчээр тасцсан юм шиг байдалтай байхгүй. За тэгээд тэр хүмүүс тэр яриад нэг хүн яриад та ингээд 180,000 төгрөгөөр 100 хон зараач гэсэн баг. 18 сая төгрөг билүүх гэсэн баг. Тэг нөгөө хүн бол өгөөгүй баг. Тэг шалтгаан нь бол тодорхойгүй. Тэр хүн мянгат малчин биш болчих гээд байсан юм уу? Эсвэл 300,000 төгрөгөөр хотод байгаа учраас би энийг одоо өгөхгүй гэж ботсон ч юм уу. Тэний ханшийн зүрх ботсон ч юм уу тийм шүү. Харамсалтай нь жилийн дараа тэр цусланд байсан 8 айл ихэнх нь бол зууданд малаа алдсан. Тэгээд зарим бас бүс нутгуудад ингэдэй хадлангаа одоо наадам өнгөрсөн. Ерөөсөө бушуухан хадъя. Одоо наадмын маргааш намар гээл мөн адил одоо энэ бол миний харахаар бол үрэн болоогүй байхгүй. Үрэн болоогүй унаагүй байхад очиод л хадаад авчдаг тий. Тэгэхээр дараа жилийн тэнд мөн л бэлчээрийн гарцсан. Бууд. Одоо яг нөгөө хуулаараа өвлжөө хаварчны газрыг эзэмшүүлээд гэрчлэгээ болгоцсон байхгүй. Тэгэхээр өвлжөө хаварчны газар тэр одоо малчны хувьд бол одоо ганц байгаа нэгдлийн газар гэсэн үг байхгүй. Гэтэл цуслан намаржааны бэлчээр бол нийтийн өмч.
өөрөөр хэлбэл туслан зуны хугацаанд тэр бэлчээрийг бол нийт дундаа л хэрэглэнэ гэдэг ингээ хуулийн заалтаараа байд. Тэгэхээр туслангийн газрыг бол ер нь манай малчид сэлгэх, өнжих одоо тэгээ амраах талын ажил бол айгүй хойрог. Гэтэл одоо манай эрдэмтэд юуг зөвлөдгөөр нугын одоо бэлчээрийг бордож за нөхөн сэргийх хугацаа олгоод дээрэс нь ингээ бордоход нугын хадлан авах боломжтой бүр ингээ туршил судалгаар баталсан байхгүй. Яагаад гэвэл тэр нуг бол богино хугацаа сэргийх боломжтой. Чийг агуулж тий. Тийм учраас тэнд жоохон үр нэмэрлэн цацаад бордоогоор ингээд бордож өгөөд тэнд ингээд хашаад тэгээд байгалийн бэлчээртэй ингээд харьцуулахад тэнд хадлагын газар үүсгэх бүрэн боломжтой байхгүй. Бүр тэг зарим ингээд нугын хадлангаас жилд 2 удаа хүртэл ингээд хадлангийн ургац авч ирсэн тийм туршилтууд ч байгаа. Та одоо энэ олон насны жилийн ургамлуудаас энэ өвчтөн ургамлуудаас малчтад одоо нэрийг хэлж өгнө шүү дээ. Яг одоо нэн дөрвөнд одоо та бүхэн үрийг цуглуулж аваад одоо цааш нь ингээд бэлчээрээ сайжруулахад тохиромжтой нэг нэрнүүдийг хэлж өгөөч. Яг гоо эрдэнэ шиш гэх мэтчлийн тэжээлийн 1 настай ургамал бол ногоо мас ихтэй. Гэхдээ энэ бол яхааргүй услахаатай нөхцөл тариалах хэрэгтэй. Гэтэл манай орнчууд услахааны одоо асуудалтай ус бахтай орно шүү дээ. Тэжээлийн олон настай ургамал гэдэг ингээд нэрлээд байгаа гол шалтгаан энэ бол ерөөсөө ямар нэг эн тэндээс авчирсан үр биш, ямар нэг эн тэндээс авчирсан ургамал биш. Яг манай орны нөхцөл дасан цогцсон олон настай юм ургамлууд ахгүй юу. Тэгэхээр энэ ургамлуудыг 10 гаруй зүйлийн ургамал сорилтын сангаар батлагдсан. За энийг батлахтаа яадагвар та наад ургамлаа говь, хээр, цөлөрхөг хээр те одоо ойд хээр энэ бүсүүдийг тарж туршиж үзсэн үү? Өвөлжсөн үү? За тэгээд тэр зундаа хэр ургасан өндөр ногоо мас өгсөн үү? Навчных нь одоо ишнийх нь дээд одоо тэр нь маш юм өндөр мас байж чадах уу гэх мэтчлийн энэ чалгуурыг давхын тулд 10-аас 20 жилийн хугацаанд судалж ээж тэрийг сорилцын тангаар танилцуулж ээж батлуулдаг байхгүй. Тэгэхээр энэ тэжээлийн олон настай ургамлууд гэдэг бол ягарахгүй манай орны аль ч нөхцөл дасан зогтсон тэгээ нутгийн уугуул ургамал байхгүй. Тэгэхээр энэ ургамлууд бол жишээлбэл одоо манад хамгийн их таригдж байгаа нь бол өвтөн ургамлаас самын өрхөг байна. Одоо самын өрхөг бол бас нөгөө дэгнүүл үсгэж ургадаг учраас бас хөрсийг давхар ингэж хамгаалдаг. Хөрсний илэгдлийг, салхины илэгдэл, усны илэгдлээс хамгаалдаг. Энийг бол согоовор байна. За тэгээд дээрэс нь энэ ургамлууд бол бас нөгөө уул уурхай нөхөн сэргээлтэнд ашиглах бүрэн боломжтой. Тэгээд бурц судхад ургамлаас хамгийн одоо энэ тэжээллэг чанар өндөртэй, уургийн агуулмж өндөртэй яхаарахгүй нөгөө бидний ярьдаг царгас хамгийн санагддаг те царгас байна. Тэгэхээр энэ ургамлууд бол манай аль ч нөхцөлд бол манай хүрээлэнгийн туршилтын цэгүүд дээр туршигдаад одоо ингээд талбай дээр ургаад ямар ч услахаагүй нөхцөл байгалийн аясаар ургах бүрэн боломжтой. Цагаас бол услахаатай нөхцөлд жилд 2 хадлаа боломжтой шүү дээ. Хэрвээ та тэр ургамлаас үр авах гэж байгаа бол эхний жил хадлаа авахгүйгээр 2 дахь жилээс нь хадлаа аваараа тэгээд үрийг авах боломжтой. Хэрвээ үр биш зөвхөн одоо юм ургацын зорилттой тэжээлийн зорилтоор тарьж байгаа бол шууд эхний жилээс хадлаа авах боломжтой. За миний сүүлийн асуулт хөдөө орон нутгаар явж байгаад ингээд залуу хүмүүстэй тааралдаад би асуудаг байхгүй. За ямар мэргэжилтэй болох чинь юу идэг болох чинь гэхлээр ихэвчлэн хүчний байгууллагыг сонгосон байдیں۔ Дотоодын хамгааллын сургууль гэдэг юм те цэрэг цагтаа хил. Тэгээд миний бодлоор бол эдгээр мэргэжилтнүүд бол Монгол улсад хангалттай байдаг л байна л та. Гэхдээ яг ингээд харж байгаа тэр хот айланд тэр суманд за жишээлбэл нэг баг 300 гаруй өрхтэй баг байлаа гэж бодвол тэр 300 гаруй өрхтэй баг дотор агроном ч юм уу тийм малын тэжээл ч юм уу тийм энэ чиглэлээр мэргэжил эзэмсэн нэг ч хүн байхгүй байхгүй. Тэр хүмүүс чинь бэзэс тэр мэдлэг тийг шингээх, дамжуулах одоо энэ хүрээлэн болон их сургуулиуд дээр бага ол дамжуултуудыг нөгөө нэг төвшөндөө байгаа аав ээж ах дүүстэй тарах ч юм уу ингээд ийм холбогч нь болох хэрэгтэй юм шиг байна л. Тэгээд энэ холбогч нь амьд холбоо бүхий холбогч байхгүй болтой чинь мянга одоо ингээд зурагтаар яриад одоо та бэлчээрээ сайжруул малаа багсах гэхлээр чи нөгөө малчтад бол ийж наалтахгүй байгаа юм шиг надад одоо энэ хөдөө явж байгаа тэгж харагддаг байхгүй. Тэгэхээр ер нь энэ бэлчээр мал аж ахуй газар тариалан агроном гэсэн энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн одоо эрэлт хэрэгцээний уур амьсгалын өөрчлөлттэй ганц зүйтэй холбоотой улам бол их болох юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр та энэ мэргэжлүүдийн гол одоо давуу талыг
энэ сонсож байгаа бидний яриаг сонсож байгаа хүмүүст хэлж өгөөч. Тэгээ хоёрдугаар энэ мэргэжлийг сонирхъя гэж бодож байгаа хүмүүст ер нь нас харгалзахгүй бас суралцж болох уу? Суралцъя гэж бодвол ер нь хаанаас эхлэх ёстой вэ? Энэ чиглэлээр мэдээлэл өгөөч. Тэгэхээр нөө одоо байгалийн нөөц баялаггүйгээр угаас хүн төрөлхтөө оршин тогтно гэдэг бол угаасаа утгагүй шүү дээ. Тэгэхээр хөгжсөн орнууд бол жишээлбэл Австрали улс байна тий. Австрали улс бол одоо жишээлбэл мэрэгжлийнхаа хэрвээ та манай Австрали улсад суралцж байгаа бол хамгийн 1 номерын мэрэгжил хөдөө аж ахуйн чиглэлээр суралцж байгаа бол танд бид бүрэн одоо төрөл бүрийн тэтгэлэг боломжтой шүү гэдэг ингээд одоо бодлохороо 1 номерын мэрэгжлийн agriculture science буюу хөдөө аж ахуйн чиглэлийн мэрэгжил гэж зарласан байхгүй. Тэгэхээр хөгжсөн улс орнууд бол environmental science, agriculture science гэх хөдөө аж ахуй, байгаль орчин, хүрээлэн буй орчны чиглэлийн мэрэгжлүүдийг дандаа нэгдгээр тавьсан. Тэгэхээр энэ чиглэлээр суралцж байгаа бол та манай ийм тэтгэлэг байна, ийм сургууль байна ингээ бүх олон янзын сонголттой болцсон. Тэгэхээр энэ юу хэлээд ийм нөхөр энэ чиглэл рүү одоо угаасаа хөгжлийн бодлогч ийшээ явж байна. 2050 он гэхэд байгальтай дасан зохицож амьдрнаа гэдэг ингээд дэлхийн нийтээр зорилго тавьж байна. Тэгтэл манай Монгол улсад юу асуудал болж байгаа нөхөр хүний нөөц чадах байхгүй. Хүний нөөцөө чадхаа бэлтгэхийн тулд бид нар хамгийн эхлээд одоо энэ хувь хүний мэдлэг мэдээллийг дээшлүүлмээр байна. Жишээлбэл та өнөөдөр одоо нэг удаагийн хунцар самд усыг аваад гарах уу, байнга олон удаа хэрэглэдэг самд усаа хийгээд аваад гарах уу гэдэг чинь хамгийн наазгын байгаль дээлтэй боловсрал ахгүй. Тэгэхээр энэ боловсралыг бол ингэж үе шаттайгаар угаасаа ингээ байнга олгож явах ёстой. Гэтэл манай улсад бол хамгийн гол хөдөө аж ахуй бэлчээр тэжээлийн салбарт бол яг хүний нөөцийн алдагдлалд орсон. Тэгэхээр одоо энэ жилийн хувьд бол одоо боловсролын амнаас маш сайхан юм бодлогын дэмжлэг гаргасан. Хэрвээ одоо малчны хүүхэд малын бэлчээр тэжээл энэ чиглэлээр суралцах байгаа бол үн төлбөргүй хөдөө аж ахуйн сургууль, мал аж ахуй биотехнологийн сургууль үн төлбөргүй суралцуулнаа гэдэг ингээд ийм шийдвэр гаргасан байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр одоо сонирхож байгаа залуучууд нь суралцах бүрэн боломжтой. Тэгээд дээрээс нь хэрвээ та одоо зөвхөн одоо хот газар амьдрах гэж байгаа бол компьютерийн чиглэлээр мэдээлэл одоо за одоо би буруу ярьж байгаа бол ер нь бол хөдөө аж ахуйн чиглэлээр, бэлчээрийн чиглэлээр одоо малын тэжээлийн чиглэлээр мэргэжил эзэмшлэг энийг бол дэлхийн нийтээр амьдралын ухааны их сургуулийг нэрлэсэн шүү. Life science тий. Тэгэхээр амьдралын ухаанд суралцж байна л гэсэн. Та хэрвээ энэ чиглэлээр суралцах юм бол хаан ч утсан амьдрах бүрэн экосистемийн бүх одоо ингээд хоорондын одоо холбоотой үйл явцуудыг ойлгоод авчна гэдэг чинь би энэ ургамлыг тарихын тулд хөрсөн чихтэй байх хэрэгтэй. Хөрсөө чихтэй болохын тулд би юу хийх ёстой, тэр хөрсөндөө юу өгөх ёстой, ямар шин тэжээл дутаад байна. Миний ургамал яагаад урахгүй нь бороо орохгүй байна уу те? Нарны одоо нартай өдрийн той халуун болоод байна уу гэх энийг тэгээд дээрэс нь тэрийг мал эзснээрээ миний мал надад хэр хэмжээний сүү, ноос ноолоо мах өгөх вэ гэдгийг ингээд бүх эргэлтийн системээр ойлгоод авчна гэдэг чинь тэр хүн амьдрал суралцж байна л гэсэн. Хотын амьдрал